шантардаггүйсэн. Ерөөсөө шантарч байгаагүй. Тэгээд угаасаа ихлүүлсэн юм чинь тэгэл бодож байгаа бол угаасаа одоо шантраад яах вэ гэдэг дунд нь нэрсэн юм чинь одоо шантраад одоо надаас ингээ миний хөдөлмөр л одоо ингээд унаа тэгэхээр ер нь шантраад хэрэггүй дээ. Шантарсан ч гэсэн ингээл одоо ингээ намайг ойлгодог гэр бүл байна, багш нар байна. Тэднийгээ бодвол тэгээ шантрахаа болох. Номер 98 гэрэн сурдаг. Одоо 102-р сургуулийн 11-ний анги суралцдаг. Австралийн их сургууль болох Мельбурний их сургууль 100% тэтгэлэгтэй тэнцсэн байгаа. Бараг л жилийн өмнөөс болсон. Яг жилийн өмнөөс за би ер нь Монголд биш юм л гадаад сурах хэрэгтэй байна. Миний мэргэжлэр ер нь энд сурдаг их сургуулиуд ер нь ховор байд юм байна гэж бодоод тэгээд гадаад их сургуулиуд тэр дундаасаа ер нь олон сургууль сонгосон. Тэгээд ерөнхийдөө тэнцсэн нь л Мельбурн 100% тэтгэлэгтэй төсөөллөгөө тэтгэлгээ авсан. Гийнхэн бүгдээрээ баярлсан. Яг шүн ирсэн болохоор шүн бол яг өөрөө жоохон нойрох гэсэн. Тэгээд уц руугаа ингээд жимэл харсан чи тэнцсэн байна гэд. Тэгэхээр өө ямар гоё юм бэ гэж бодоол ингээд унтцсан. Тэгэл өглөө хийж аваад байсан. Аав ээж бол яг бүх талаараа дэмждэг. Одоо бүх зүйл дээр л за ингэрээ тэгэрээ тэгж болохгүй шүү. Яг болохгүй зүйлээ бүгдийг нь хэлдэг. Тэгээд одоо бүх тал дээр л дэмждэг. Би ингэмээрэн тэнд суумаараа одоо ингээд бүх сургуультад суумаараа гэхээр бүгдэн дээр нь дэмжиж за тэгдэг. Одоо ингээд бүгднийг ингээд зохицуулна ингээд бүх талаараа л дэмждэг. Хайлын том доороо 2 дүү. Энэ 2 дүүтэй бол шинэ хөлөмжүүлний зүг чадсан л гэж бодож байна. 12 дугаар ингээд төгсөөд шууд явна. Тэгээд бас мэдээж сургуулаараа ганцхан тогтохгүй өөр сургуулиуд руу мэдээж бас өглөө илгээж үзнэ. Тэгээд бас дахиад өөр сургуульд өндөр тэтгэлээ авбал ер нь тэр сургуулиудаа ч гэсэн явна гэж бодож байна. Тэгээд агар хөгжлийн инженер гэж одоо ямар мэргэжил байд юм бол гэж бодоод өөрөө ингээд судалж үзсэн чинь нэлээд гой санагдаад тэгэхээр бүр за энэ л миний хүсэж байсан мэргэжил мөн байна да гэж бодоод сонгож ирсэн. Хамгийн гол нь эсээ нийт одоо би төгсөг анги биш болохоор одоо нийт ингээд 6 эсээ за 6-аас 8 эсээ нэгсэн. Тэгээд тэр 6 эсээ болохоор за хамгийн багадаа 600 хүнтэй. Тэр эсээ бичинд бол мэдээж өөрөө шууд англиар бичиж чадахгүй. Одоо миний төвшөнд бол чадахгүй. Яг монголоор бичиж байгаад өөрөө тэгээд ингээд бүгдийг нухад сууж орчуулад тэгээд сүүлд нь дахиж өөрөө бичээд энэ бол тэгжээж эсээнүүдээ бичсэн. Тэгээд ачаалтаа үе сургууль одоо амрах чинь бүгдэн гарах чинь тэгээд одоо SAT IELTS-аас өгч байгаа болохоор бүгднийг сайн бэлж байгаа л тэгээд яг сургуулиас гэр бол нэлээд зайтай. Тэгээд тэр хооронд ч бараг 2 цаг явна. Хэрэг хичээл ачаалттай байна. Тэр үед бол нэлээд зүудэг. Нэг үтгэл шүн болоод бүр үүртэж байгаа. Бүх талаараа дэмждэг ээж аав багш нартаа бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Өөртөө битгий шантраарай. Тийм шантрах жижигэн зүйлүүд байна. Тэр үед мэдээж чиний хажууд одоо дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш сурагч одоо ингээд тэндээ бүх хүмүүс ч байгаа. Хэдий чамаа ингээд тэтгэлэг аваагүй байсан ч гэсэн чамд ингээд зөндөө боломж байгаа. 12 дугаар ангиад төгсөөд gap year аваад бичих боломж ч байгаа. Одоо фитнес л гэхлээрээ одоо 9 10 дугаар ангиас нь чамаагүй хэл яг одоо би бол өөрийгөө ингээд амар оройтцсан гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо би 9 дугаар ангиасаа бараг ихэлсэн бол одоо бол олон сургууль тэтгэлэг бас авцсан явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр мэдээж эрт ихэл эрт тунд бүх зүйлээ л эрт ихэл